явж байгаа бач хүмүүстэй хийж явж байгаа дөнгөж гэртээ орж ирээд цагч болоогүй ямар ч бас урьдчилан бас ингээд хичээл заахаар ингээд бэлтгээд бас сэтгэл зүйн бэлтгэлтэй ингээд байсан байгаа. За тэгээд өнөөдөр хичээл заахаас өмнө бас шинээр орж ирсэн тий хүмүүс байгаа. Одоо нөгөө цолд орсон хүмүүс байгаа шүү дээ. Цолд гарсан хүмүүс тэр хүмүүс маань ч гэсэндээ спонсорууд нь оруулж ирээд бас энэ хичээлийг хамтдаа сонсох зүгээр юм болов уу гэж бодож байна. За тэгээд хичээлийн дараа бас яг одоо энэ нөгөө нэг тий Этамигийн бас нэг соёл байгаад байгаа шүү дээ. Бидний одоо баримталж явдаг тий бас ингээд сэтгэлээ хийсэн Солонгос нэгдсэн семинар дээр сэтгэлээ хэлэх тийм цаг байгаа шүү. Тэгээ спонсорууд магадгүй энд спонсор ч гэсэн байхгүй бол энд одоо аль биесээр нөгөө яад хүмүүс маань спонсорлууд яриад заавал энэ цаг дээр тий Солонгос багш нарыг хүндэтгээд бас энэ цагт оролцож өгөөрэй гэж хэлүүл зүгээр ахаа гэж бодож байна. За тэгээд миний хувьд болохоор 50 мастер суултай Этемиг бизнесийг хийгээд 4 жил болж байна тий. За тэгээд Этемигийн бизнес бол маш энгийн шүү дээ тий. Маш энгийн хэрнээ багш нар дандаа хэлдэг байгаа. Яг харахад амархан юм шиг хэрнээ тэр дотор асар их тийм ээ амжилтанд хүрэх одоо арга тийм ээ яг өөрийнхөө хичнээн хичээгээд хийсэн ч гэсэн болохгүй байгаа бол яг амжилтанд хүрэх тэр арга барил амжилтанд хүрсэхгүй миний хийгээд байгаа арга барилаа өөрчлөх яг зөв хийх тэр арга барилууд бас ингээд яг тэр бидний энэ систем дотор бидний одоо яг амжилтанд хүрэхээр дагуулж явж байгаа спонсоруудын одоо тэр дотор ингээд нуугдчихсан байж идэг. Тийм болохоор зэрэг Этемигийн бизнесээр дамжуулаад хинч амжилтанд хүрэх боломжтой. Гэхдээ бид нар маш сайн суралцаж тийм ээ суралцсаж дээрэс нь бодитоор хийж үзэж ингээд амжилтанд хүрэх боломжтой байдаг. За тэгээ энэ удаад ч гэсэндээ түрүүчийн сард ч гэсэндээ ингээд цолдонд өөрийгөө сорьсон хүмүүс байгаа. Мэдээж хэцүү зүйл зөндөө байсан ба. Тэгээд хүн хичнээн өөрийгөө цолон сориогоо байхаасаа өмнө бүх зүйлийг мэдэж байгаа юм шиг байж идэг боловч ингээд цолонд өөрийгөө сориод бодитоор ороод ирэхлээрээ зэрэг ингээд бодит талбар дээр асар олон зүйлүүдийг ингээд мэдэрч идэг. Энэ зүйл чи ийм байна. Би энэ дээр ингэж ажиллах хэрэгтэй юм байна тий. Бодитоор хийгээд үтсэн чинь яаж ч утсан дараагийн цол руу авахад би хэцүү юм байна. Тэхийн тул би багтаага ажиллах ёстой юм байна гэдгийг асар их зүйлийг ингээд хүн бодитоор хийж үзэж ингээд мэдэрдэг. За тэгээд мундаг цолонд үзэж байгаа тий дараагийн цолонд өөрсдөө сорих хүмүүстэй бас ингээд зоригжуулаад тийм ээ амжилт хүсье. Хүн мэдхээсээ илүү хийж үзэж туршлах тийм ээ хийж үзэж бодит талбар дээр гарч суралцаж тэн дээрээсээ бас өөрөө урагшлах тэр одоо нэг бодит зүйлийг сурж дараагийнхаа хүмүүст ингээд одоо өөрөө та үлгэрлэж ингээд хийж чаддаг шүү гэдгийг бас ингээд хэлмээр байна та бүхэндээ. За тэгээд өнөөдөр болохоор би ямар хичээл бэлдсэн бэ гэхээр олон хичээл бол бэлдээгүй. Уг нь би энэ цолдонд гарсан хүмүүсээс сэтгэлээ хэлэн хүлээж авна гэж бодоод түрүүчийн удаагийнхыг хараад богинохон 2хан бүтээгдэхүүнийг заая гэд бодсон байгаа. За нэгийг нь бол би шинээр бас ингээд ухаж төнхөөд бас ингээд өөрөө бас суралцаад ингээд бэлдсэн байгаа. За ямар хичээл бэлдсэн бэ гэхлээр зэрэг ган тоогооны тухай хичээл бэлдсэн. Тэгээд ер нь бол ингээд хичээл бид нар ингээд заана гэхээр жоохон төвөгтэй юм шиг санагддаг тийм. Гэхдээ төвөгтэй юм шиг санагдаж байгаа боловч хичээл заахын тулд би өөрөө асар их юмыг судалдаг, асар их арай өөрөөр яаж заах вэ гэж өөрөө би аягүй хөдөлмөрлөж эхэлдэг. Тэр дундаасаа би өөрөө хувь хүний хөгжил гэдэг юм явагдчихэдэг байхгүй юу? Магадгүй хичээл заах жоохон төвөгтэй юм шиг тийм. Дандаа л намайг тавихын, дандаа л би хичээл заахын гэж та бодож байгаа бол та өөрөө хөгжлөөсөө ингээд тийм ээ татгалзаж байна шүү гэсэн үг байхгүй. Яг нь миний хувьд ч гэсэндээ хичээл заахын тулд тий ингээд судалгаа хийгээд нэг шин зүйлийг чигсэндээ хүргэхээсээ ингэж судалж явах хугацаанд асар их зүйлийг мэдэж авч байгаа байхгүй. Өөрийнхөө хэрэгжилж байгаа зүйлийг чигсэндээ ийм зүйл байсан юм уу гэдгийг тэн дээрээс би мэдэхгүй зүйлээр нүд нээж ингэж мэдэж авч байгаа байхгүй. Тийм болохоор зэрэг хувь хүний хөгжил гэдэг зүйл чинь тий зүгээр ингээл семинар суугаад зүгээр ингээл тий ном уншаал ингээл би болдог зүйлүүд бол биш. Би өөрийгөө сорж үзэж, би өөрөө тийм ээ бодитоор гарч үзэж, судалгааны чанартай юм хийж, бодитоор олон хүмүүс юм хичээл зааж, ингэж хувь хүний хөгжил тийм ээ. Би өөрөө бүрэн өсөн бэлтгэгдсэн тийм ээ. Бусад хүмүүсийн өмнө хүлээн зөвшөөрөгдсөн тийм лидер болохын тулд бид нарыг ингээд бас нэг тийм ийм системэнд оруулаад байдаг юм болов уу гэж боддог байгаа. За тэгээ та бүхэнд ингээд хэлэхэд одоо дараагийн сарын хичээлийн хувьд дээр ч гэсэн би хэлнэ. Одоо энд их юм бол 4 баг орж ирж байгаа шүү дээ. Тэгээ 4 багаас нэг хичээл заах хүн ингээд тавьж
тавьдаг байгаасаа гэж миний хувьд бол бодож байгаа байхгүй юу. Ягаад гэвэл бүгдээрээ бид нар одоо сая гэх юм бол мастер цолонд үзсэн бүгдээрээ бас ингээд этемигийн талаар тодорхой мэдлэгтэй болсон хүмүүс шүү дээ. Тэгэх юм бол ингээд дөрвөн багаас нэг хүн гараад ирэх юм бол сард нэг багаас нэг л хүн гарах байхгүй юу. Ингэх юм бол ердөө ингээд тий тухайн хүний судалж байгаа зүйлээс асар их зүйлийг олж мэдэх ийм цаг үнэтэй цаг болох байхгүй юу. Тэг хичээл заах дээрээ яг би ингээд нэг зүйлийг анхааруулахыг хэлж чинь хичээл заахтаа жоохон судалгааны чанартай ингээд бэлтгэлтэй зааж агаарай. Тэгэх юм бол тэр хичээл ч гэсэндээ бусдад өөр өгөөчтэй тийм ээ ийм хичээл болно шүү гэдгийг бас ингээд хэлмээр байна. За тэгээд өнөөдөр болохоор би мэдээж миний хувьд алдаатай, дутагдaltaй зүйлүүд олон байгаа ч гэсэндээ өөрийнхөө хэмжээнд бэлдсэн одоо презентацийн шеэр хийгээд бүгдээрээ хамтдаа миний хичээлийг хамтдаа бүгдээрээ бас нэг сонсоод өөрсдөндөө хэрэгтэй мэдээллүүд олж авъя. Хайшаа алга болч. За. За, дэлгэц маань харагдаж байна уу наахан? Дэлгэц харагдаж байна уу? Харагдаж байна. За. Харагдаж байна туяа. Болж байна. Эхнээс нь байна. За. Эхнээс нь. За, эхний хувьд харагдаж байгаа сте тий. За, энэ болохоор этамигийн тогооны тухай. За, энэ тухайг бол би яг одоо гэртээ бол хэрэгэлдэг. Одоо хамгийн анх энэ тоогоог нэлээд жил одоо хэрэглээд баг 2-3 жил болж байна. За, энэ тогоонд бол маш хайртай. Энэ тогооны бас хоол тийм ээ энгийн тогооноос ялгаатай тал нь юу вэ гэдгийг би судалгаа хийхээс өмнө би өөрөө бодит одоо байдал дээр бол мэдэрсэн ийм тогоо байсан. За, тэгээд ерөнхийдөө бол ингээд би нэг фэйсбુક дээр юу хата 365 хоногийн төсөө зэвэрдэггүй тоогоо гэж реклам дээр дэгсэн баггүй. Тэг яг үнийг хэлгээд энэ хичээлийг хийнгээрээ тийм ээ 316 гэж ямар тоо юм те энэ болгоныг ч гэсэндээ ингээд судалгаа хийгээд хичээл хийгээд ингээд айгуу сайн ойлгож авсан. Тэгэхээр та бүхэн ч гэсэндээ магадгүй тоогоо хэрглэж байгаа хүмүүс маань те тоогоог бусдад дамжуулах байгаа хүмүүс маань бас энэ тоогоо маш нарийн бүтэцтэй тийм ээ маш одоо тийм ээ их одоо юу гэх юм тийм ээ их хэцүү давтамжтайгаар ингэж би басан тогоо юм байна гэдгийг бас ингэж үнсэнтэйгээр мэдээд бусад дамжуулах юм бол бас өөр юм болов уу гэж бодож байна. За тогоо бол ерөнхийдөө одоо тогооны хүрээ нь бол 32 см байгаа. Этемигийн Medicube энэ одоо ган тогоо маань. За яг энэ ган тогоон дээр ярьж байгаа боловч этемигийн яг одоо сет тогоо бол яг адилхан баггүй. Энд яг адилхан технологи, адилхан тийм одоо материалаар хийгдсэн гэдгийг бас ингээд давхар хэлмээр байна. Миний хувьд болохоор яг энэ тогооны зургийг ингэж авч бэлтгэсэн байгаа боловч за материал маань болохоор зэрэг ерөөхдөө 316 гэсэн ийм одоо зэвэрдгүй ган төмөр гэдэг ийм нэршилтэйгээр ийм материалаар өөрөө хийгдсэн байгаа. За багтаамж нь гэх юм бол 5.4 литр гэдэг чинь том байхгүй юу? Хангалттай бүр олон ам бүлтэй гэр бүл ч гэсэндээ хоол хийгээд идэх боломжтой ийм одоо давуу талтай. За давуу тал нь гэх юм бол онцлог давуу тал гэдэг дээр та бүхэн харж байна. 316 гэдэг маань болохоор зэвэрдгүй ган төмрийг кодолдог тийм нэршил юм байна л да. Тэгээд энэ болохоор зэрэг зэвэрдгүй ган төмрийг 316 гэж нэрлэдэг. Тийм зэвэрдгүй ган одоо төмрөөр хийгдсэн. За тогооны маань одоо зузаан нь гэх юм бол 2.5 мм гэдэг чинь зузаан байхгүй этемигийн тогоо ер нь маш зузаан байхгүй өөрөө. За 5 давхар бүтцтэй. За ёроолынхын бүтцийг харах юм бол дараагийн слайдн дээр харуулна. 5 давхар бүтцтэй гэдэг нь маш зузаан. 5 давхар тэр бүтцийг хийх тийм технологиор хийгдсэн гэдгээрээ давуу талтай. За дулааны жиг дамжуулдаг гэдгээрээ бас ингээд давуу талтай. За 5 давхар ингээд ийм бүтцтэй гэдэг маань болохоор зэрэг дулааныг одоо нөгөө нэг жигд дамжуулна. Дээрээс нь хоолыг тийм ээ хоолыг одоо нөгөө төлөвлөхөөс хамгаална. За дээрээс нь бас ингээд дулааныг хадгалдаг гэж байгаа байхгүй. Энүүгээрээ бас ингээд давуу талтай юм билээ. За мөн удаан бат бөх эдлэгээтэй гэдгээрээ давуу талтай. За энэ дээрээс ингээд санамж гэдэг энэ доор бичсэн байна л да. Одоо 100 хувь биш тийм ээ. 100-нд бол ингээд хэрэглэхэд одоо чинь өвөлтэй.
100-нд бол хэрэглэхэд тийм одоо нэг хэрэглэхгүй байх нь зөвөө гэж заасан байдаг юм лээ. Тэгтээ бол одоо газан билет манайх бол газан билетийг ашигладаг. Газан билетингээр бол ашигладаг хэрэгэлдэг. За хоол их явцад ингээд бариул бол одоо цэвэр ган тогоо гэж халахгүй байхгүй шүү дээ тийм. Бариул бол халдаг. Тийм учраас болгоомжтой ингээд яах хэрэгтэй. За бид нар хүмүүст ингээд амжуулах үедээ цэвэрдгүү ган тийм ээ 366 гэдэг цэвэрдгүү ганаар хийгдсэн 2.5 мм буюу маш зузаан тийм ээ. За дээрэс нь 5 давхар одоо бүтцтэй ийм одоо зузаан бүтцтэйгээр хийгдсэн гэдгээрээ давуу талтай гэж бусдад ингэж дамжуулж бас ингэж зөв мэдээллийг дамжуулбал бас зүгээр байгаа. За энэ дээр байгаа нэг энэ хэлэлгийг би бас ингэж ойлгохгүй байсан баггүй тий би аягүй сайн ингэж одоо жишээ нь юм бол Монгол одоо тайлбар дээр хүртэлтэй ингээд орцсон байгаа хгүй юу. Одоо 5 плей гэдээ орцсон байгаа. За энэ 5 плей гэдэг маань болохоор 5 давхар ийм бүтцтэй 5 давхар ийм зузаан ийм одоо бүтцтэйгээр энэ ийм технологиор хийгдсэн гэдгийг ингээд илэрхийлж хэлж байгаа ийм хэллэг юм байлээ. За энэ дээр 2.5 одоо миллиметр ийм зузаантай энэ дээр ингээд 5 давхар одоо тийм ээ зузаан ийм бүтцтэйгээр хийгдсэн гэдгийг бүр ингээд харуулж өгсөн байгаа байхгүй юу. За медикук гэдэг маань эрүүл одоо эрүүл арчилгаа. За тэгээ кук гэдэг маань хоол гэсэн утгатай. За тэгээ эрүүл тийм ээ одоо хоолоо эрүүл одоо материалаар хийгдсэн тийм ээ ийм тогоонд хоол ундаа хийж идье гэсэн ийм утгатай юм байлээ өөрөө. За ер нь бол тийм ээ маш зузаан тогоон маань зузаан бүтцтэй гэдэг маань болохоор зэрэг зузаан бүтцтэй учраас дулааныг сайн дамжуулж өгнө. За тэгээд хамгийн манай тогооны давуу тал нь их юм бол ус тос бага хэрэглэх боломжтой гэсэн. Ус тогийг бага хэрэглэж хоолыг хийх боломжтой гэсэн үг байгаа энэ дээрээс харах юм бол. За энэ дээрээс бас нэг давуу тал нь харъя хэдүүлээ. За 361 зэвэрдгүү гам тийм ээ зэвэрдгүү гам бат бих одоо зэвэрлэлтэнд маш одоо бат бих төсвөртэй төмөр гэж байгаа байхгүй юу. За энэ төмөрөнд одоо тийм ээ ган төмөрөнд одоо нөгөө нэг ингээд орсон одоо найрлага одоо нөгөө нэг бүтээгдэхүүнд бол найрлага гэж ордгийг шүү дээ тийм ээ. Энэнд орсон одоо холцууд материалууд юу юм бэ гэсэн чинь энэ бүр химийн нэгдлүүд хүртэл орсон байгаа байхгүй юу. Тэгээ би энэ химийн нэгдлүүдийг бас ойлгохгүй тэгээ бас ингээд асуусан байхгүй юу. Энэ химийн нэгдлүүд яг ингээд ямар одоо тийм ээ ямар үүрэгтэй юм бэ? Энэ тогоонд одоо энэ химийн нэгдлүүд ямар яг үүрэгтэй орсон юм бэ гэдгээс ингээд лавлаад ингээд тодруулсан. За энэ дээр энэ одоо тийм ээ зэвэрдгүү ган тогоонд орсон 3 одоо төрлийн тийм хором, төмөр, хором, никель, молибд ингээд ийм 4 төрлийн том ийм одоо нэгдлүүд ингээд орсон байгаа байхгүй юу. За энэ хайлш гэж байгаа байхгүй. Энэ одоо цэвэр ган хайлсуудыг нэгтгэж энэ 5 давхар одоо зузаан энэ тогооны одоо материалыг бий болгосон гэж байгаа. За жишээ нь хэм бол одоо энэ төмөр одоо ямар үүрэгтэй юм гэд байж байгаа байхгүй юу. Төмөр маань болохоор зэрэг гангийн одоо үндсэн одоо ганыг маань маш бат их байлгах чанарыг одоо бий болгож өгдөг гэж байгаа байхгүй юу. За хором маань болохоор зэрэг зэвэрдэггүй гол элемент гэж байгаа байхгүй юу. Зэврүүлдэггүй, тоогоог зэврүүлэхгүй байх тал дээр маш их одоо үр дүнтэй байдаг гэж байгаа. За никель гэж байж байгаа бас никель маань болохоор зэрэг уяатан гялалтсан өнгөтэй болгож өгдөг гэж байгаа байхгүй. За мөн хүчлэлэг дулаан төсвөртэй чанарыг нэмэгдүүлж өгдөг гэж байгаа байхгүй. За молибден гэдэг одоо материал энэ одоо найрлага гэж ярих юм уу та тийм энэ дэр бол найрлага гэж яриад байгаа. Энэ маань болохоор зэвэрлэлтээс хамгаалах чадварыг одоо нэмэгдүүлж өгдөг. Хүчлэлэг орчин ус чихийг одоо нөхөж өгдгөөрөө ус багтай, тос багтай хоолыг бий болгохдоо ингээд илүү сайн гэдгээр орсон байгаа байхгүй юу. За энэ дээрээс ингээд харах юм бол энэ ингээд харах юм эмнэлгийн багц зэвсэг шиг ийм зүйлүүд харагдаж байгаа юм тийм. За энэ нь болохоор зэрэг эмнэлгийн одоо тийм ээ энэ дээр мэс заслын багаж хэрэгсэл одоо хиймэл үе тийм ээ имплант одоо энэ зэргийн ашигладаг хамгийн өндөр чанартай эмнэлгийн зэвэргүй гангаар хийгдсэн гэдгээр эрүүл ахуйн одоо шаардлагыг хангасан гэж байгаа. Хүний биеч ямар ч аюулгүй. За жишээ нь хэм бол энэ дээрээс ингээд харах юм бол ингээд хоол хийж явах явцад хортой металлууд асар их ялгардаг гэж байгаа байхгүй. Хортой металлууд ялгардаг. Бидний одоо тийм ээ хоолны материал дотор тэр хортой металлууд тэр чигээр ингээд орж идэг гэж байгаа байхгүй. За тэгвэл энд мэн
ямар ч тийм хортой металлал ялгарахгүйгээр маш чанарын өндөр шаардлага хангасан эрүүл одоо материалуудыг эрүүл одоо тийм ээ химийн элемент тийм ээ тэр ган одоо цэвэр ган төмөрүүдийг материалуудыг ашигласан гэдгээрээ маш давуу талтай гэсэн үг юм. За энэн дээр ингээд байж байгаа байхгүй 300 тэн дээр 361 гэдэг буруу гарсан байсан 316 шүү 316 зэвэрдгүү ган гэдэг нь болохоор хоол хүнсэнд шууд ингээд оролцож өгнө гэж байгаа байхгүй тийм учраас хоол хүнсэнд шууд одоо орж өгдөг учраас зэвэрдгүү дээрэс нь зэвэрлэлтэн төсвөртэй эрүүл мэндэд аюулгүй гэж байгаа байхгүй. За энэ хөнгөн цагааны давхаргууд нь болохоор зэрэг дулааныг хурдан жигд одоо нөгөө нэг дамжуулж өгдөг. За хоолыг жигд болгох үүрэгтэй. За одоо хамгийн доотлын одоо хамгийн гадна талын тэр давхар байгаа байхгүй хамгийн гадна талын давхан соронзон зэвэрдэггүй ган гэж байгаа байхгүй. Энэ соронзон зэвэрдэггүй ган гэдгээр ингээд бүрхэж өгсөн учраас индукцэн билетийг за газан билетийг ч юм уу тийм ээ төрөл бүрийн одоо цахилгаан ийм одоо юун дээр ашиглаж болно гэдгээр давуу талтай юм билээ. Гадна талаараа соронзон зэвэрдэггүй давхархтай тул бүх төрлийн халаагуур дээр ашиглах боломжтой гэж байгаа байхгүй. За ёроолнууд бол маш зузаан байдаг этемигийн бүх төрлийн тогоонууд. За манайх бас яг одоо энийг нь биш энэ одоо нэг 5 сет байдаг. Тэр хамгийн сүүлийн слайдн дээр гарна. Тэр дээр бол ингээд харах юм бол бүр ирэмг нь бүр ингээд ширмэн тогооноос илүү зузаан байхгүй. Тэгээ тэрэн дээр ингээд ус ширгээгээд уухлаар зэрэг би болохоор ингээд ус ширгээж уудаг байхгүй. Бүр ингээд шал өөр байдаг. Тэгээ эрүүл мэндэд нөгөө нэг сайн чанарын манайхан дээр үед нөгөө нэг цэвэр тим одоо нөгөө хөнгөн цагаан ган тийм тогоог төмпөн савыг айгүйх ашигладаг байсан шүү дээ. Тэрэн шиг энийн ч гэсэндээ ус ингээ ширгээгээд уух юм бол бүш усан нүртэл шал өөр амттай эрүүл мэндэд ч гэсэндээ сайн гэдгээрээ давуу талтай. За энэ дээр ингээд харуулчихсан байгаа ус болон тус баг ашиглах эрүүл мэндэд тустай хоол хүнс хийх боломжтой гэж байгаа. За мэдээж энэ дээр ингээд гарч байгаа байхгүй юу? Хоол хүнс хийхэд тохиромжтой тагны бүтцэн хүртэлдээ одоо бүтээгдэхүүний дотор коньос болон уурын нөлөөгөөр орс найрлагуудыг анхны амт чанар тэжээллэх чанарыг алдагдуулахгүй хадгалж өгдөг эрүүл тийм ээ эрүүл хоол хийх тата нөхцөлийг бүрдүүлж өгдөг гэж байгаа байхгүй. За коньос гэх би коньос гэж одоо орос үг сайн мэдгүй коньос гэж одоо яг юу гэсэн үг ингээд ахаад дэлгэрүүлээд ингээд үтсэн байхгүй. Тэгсний коньос гэдэг нь аюулгүй ойлгомжтой ингээд тайлбарлаж өгч байгаа байхгүй. Коньос гэдэг нь болохоор мэдээж ингээд этемигийн бүх одоо тогоонуудыг харах юм бол ямар ч нэг ингээд нүгсүүгүй ингээд уурын битүүмжлэлтэйгээр гагнцсан нүгсүү байдаггүй. За энэ нь болохоор яагаад ингэж гагнсан бэ гэхээр зэрэг нөгөө уур маань одоо коньос гэдэг нь халсан агаар уур шингэн дээш хөөрсөн хэсэг нь доош буун эргэлдэх хөдөлгөөн юм гэж байгаа байхгүй. Ийм эргэлтээ одоо дулаан жигд тархаж хоолыг хурдан жигд болгодог. За дээрэс нь хоолны амт чанарыг нөгөө эргэлдэх хөдөлгөөнөөр одоо хоолнд одоо хүнсний ногоонд байгаа маханд байгаа амттай тэжээллэх чанарыг гадагш алдагдахааргүй яг одоо амттай тэр чигээр нь тэжээллэх чанартай нь одоо уурын битүүмжлэлтэйгээр тийм ээ одоо тэр уурын тэр одоо коньоц гэдэг байгаа тэр эргэлтний тусламжтайгаар бид нар яг одоо хоолнд байгаа тэр амтлалыг тэжээллэх чанарыг 100% өөрийнхөө одоо тийм ээ хоолоор дамжуулаад өөртөө авах боломжтой гэдгээрээ маш их давуу талтай байгаа байхгүй. Би заримдаа ингээд нөгөө тогоон дээр хоол хийж явахдаа жоохон хоол ингээд шүлдөө ч юм уу ямар ч хоол хийж байгаа битүү ингээд тагалчаад өгсөн дэвэрдэггүй байхгүй. Маш сонин маш гайхалтай байхгүй. Тэгээ тэрийг харахтаа энэ үнэхээр онцгой тийм ээ үнэхээр онцгой тийм технологиор хийгдсэн тогоо шүү гэдгийг бас нэг жишээ нь манайхан монголчууд маань нөгөө хужаагаас орж ирдэг нөгөө нэг цахилгаан тогоог айгүй хэрэгэлдэг шүү дээ тийм. Байсгээл дэвэрх юм бол очиод тагийг авахгүй зүгээр дэврээл сагаал тийм гадна талынхаа нөгөө залгуур руу орчихгоо бөө юм болдгийг шүү дээ тийм. Этемигийн тогоо бол ингээд тийм аль нь ч тэр би энэ жижигэн ашиглаж үзсэн тэр хоёр давхар чигнүүртэйг ашиглаж үзсэн тагийг тавьчаад байхад дэвэрдэггүй байхгүй. Энэ бол маш онцгой өндөр тийм ээ төвшөнд одоо тусгай тийм технологиор ингээд хийгдсэн гэдгийг энэ дээрээс зүгээр хэрэглэх явцад энэ талаар мэдэхгүй ч хэрэглэх явцад хүн ингээд анзаараад мэдэх боломжтой байгаа байхгүй.
За дээрэс нь одоо нөгөө нэг загварын хувьд ч гэсэндээ маш гоё. Ийм за энэ болохоор зэрэг одоо тэр одоо жигнүүртэй за монголчууд ихэвчлэн манайхан бууз одоо ихэвчлэн бууз хийж яддаг баяр ёслол тийм ээ хүндэтгэлтэй хүн ирэхэд бууз хийж яддаг. За дээрэс нь бүхэл мах их чанж яддаг. Шөлтөө од их хийж яддаг. Тийм учраас нөгөө эхний одоо зурган дээр авсан тоогоог бол маш ихээр авдаг. За энэ ч гэсэндээ ер нь айгүй гоё байхгүй. Энэ арай өөр төрлийн 4 сет байгаа байхгүй юу? За энэ дээр бүхэл мах чанах ч юм уу бас хөөхөн нэг 4 хүн хоол 3 хүн бол хангалттай хоол хийгээд идчих тийм одоо 3 литртэй 4 литртэй нь бол ингээд жигнүүртэйгээ бас хамт ирдэг юм байлээ. Европ загварын маш тансаг ийм одоо загвартай байхгүй энэ байна болохоор өнгөлөгтэй харахад ч гэсэндээ айгүй гоё мөнгөлөг тийм гялтгар өнгөтэй өдөр тутамдаа хэрэглэхэд биднэрт ингээд ийм чимэж өгөх ийм Европ стандартаар хийсэн ийм одоо гоёмсог ийм чанартай гэдгийг бас энэ дээрээс харж байна. За энэ маань болохоор дэлхийн тансаг зэрэглэлийн брэндүүдийг нийлүүлдэг компани дэвшилтэт технологиор одоо хийгдсэн этемигийн маш өндөр чанартай бөгөөд дээрэс нь маш өндөр чанартай хэрнээ боломжийн үнээр бидэнд тодорхойлогдож байгаа ийм тогоо дизайн маш бат бэх тийм ээ 5 давхар маш зузаан тийм ээ өндөр зэрэглэлийн технологиор хийгдсэн. За дээрэс нь хэрэглэхэд маш хялбар. За тийм учраас та бүхэн нэг хүнтэй биш штэ тийм ээ энэ тогоо маань тавлаа нийлээд нэг 500 эдэн мянган 4 сет маань нийлээд нэг 500 эдэн мянган воноор ингэж зарагдчихээ. За тэгээд бас ингэ бариултай хэсэгт нь бол хамгийн жижигхэн хэмжээтэй хэсэг нь учраас энэ бас ингэ тийм ээ гомь чанах ч юм уу өдөр тутамдаа ингэ хэрэглэхэд хялбар ийм гоё тансаг зэрэглэлийн бас энэ тоогоог бас хэрэглээсэй гэж та бүхэн санд болгож байна. За хэрэглэх заавар нь гэх юм бол ерөөхдөө нөгөө хүмүүс маань надад нэг манай нэг хэрэглэгч авчаад хөө энэ тоогооч өстө цөв ийсэн чи цөвнгийн маань ёроолдоо наагаад үр ийм болгочлаа гэж хэлээд надад зургаа дараад надад явуулдаг байхгүй юу. Тэгээ бас ер нь этемигийн хариулын таваг, этемигийн медикүк энэ тийм ээ одоо энэ ган тоогоонд ер нь хэрэглэх заавар гэж байдаг ерөөхдөө. Яг тэр зааврын дагуу хэрэглэхгүй байх юм бол бас ингээд эдгээр маань бас ингээд тий наалдах ч юм уу тийм асуудлууд бас ингээд үүсдэг байхгүй юу. Ер нь бол одоо энэ зурган дээр харуулсан байгаа шиг тийм ээ бид нэр энгийн тоогоог хэрэглэх юм бол маш одоо хүчтэй гал дээр өндөр температурт ингэж хоол ундыг хийдэг. За этемигийн тоогоог ашиглахдаа өндөр температур дээр ерөөсөө хэрэглэж ашиглаж одоо заалттай байдгүй маш бага температур дээр галаа тохируулж хэрэглэх юм бол энэ маань яагаад гэхээр өөрөө нөгөө нэг бас зузаан тийм ээ маш олон давхар бүтэцтэй хийгдсэн гэдэг маань дулааныг тэр хэмжээгээр өөртөө ингээд тийм ээ удаан дамжуулах удаан хадгалах одоо боломжтой гэдгээрээ та бүхэн бага тогийг тийм ээ бага усыг бага одоо тийм ээ тосыг хэрэглээд одоо тэр дулаан дамжуулалтын тусламжтайгаар бага гал дээр ингээд хийх боломжтой гэсэн. За энэ тийм ээ дулааныг удаан хадгалдаг тийм ээ ийм зузаан тоогоон дээр галыг ингээд сэрүү одоо амар хүчтэй ингээд тавьчих юм бол хоолн түлэгдэхээс ч өөр аргагүй байхгүй юу. Тийм учраас этемигийн одоо юун дээр маш галыг нь баг. За энэ дээр ингээд харуулж өгсөн байгаа юм л да. Гэхдээ энэ бол яг одоо ингэж хийн шүү гэж одоо хэлсэн тийм одоо заалтууд бол биш. Ерөнхийдөө бол иймэрхүү хэмжээнд индуксэн билектийн дээр газын билектийн дээр ерөнхийдөө нэг ийм дунд хэвийн одоо хэрэглэх ёстой шүү гэдгийг ингээд харуулж өгсөн байна. За ер нь бол 4 сетийг сонирхож байгаа хүмүүс маань яг энэ одоо харагдаж байгаагаар ингэж ирдэг. За хамгийн том за тэгээд дунд нь болохоор жигнүүртэйгээ за тэгээд хамгийн бага за дээрэс нь бас ингээд хөөрхөн бариултай гэдэг ийм 4 сет ингээд бас тэр жигнүүртэй тэр хамгийн томмоос гадна ингэж ирдэг байгаа шүү. За тэгээд этемигийн тоогоо бол үнэхээр авцсан байхад ирүүл за ялангуяа шүлтээ хоол хийж идэх юм бол бүр ингээд нуугсан бор шүлтээ хоол болдог байхгүй. За ингээд байцаатай ч юм уу одоо нөгөө нэг паприкатай ингээ хоол хийх юм бол ногоо үнэхээр гоё амттай тийм хуурга муурга хийх юм бол маш гоё болдог байхгүй бүр шал өөр амттай болдог. За тийм болохоор та бүхэн өөрийнхөө гэрийн хэрэгцээнд зориулаад тийм ээ бас эрүүл мэндэд зориулаад энэ дээрээс ялгарч байгаа тэр хортой металлыг тийм ээ бидний бие шингээд бас орж байгааг бас ингээд бас өөртөө бодож үзээд эрүүл тийм ээ одоо медикук энэ тоогоог бас ингээд гэр бүлдээ хайртайг өөртөө төдийгүй хайртай гэр бүлдээ зориулж бас сонгоосой гэж санал болгомоор байна. За тэгээд би бас нэг бүтээгдэхүүн маань болохоор зэрэг би өөр дээр уугаад бас нэлээд үр дүн үзэж байгаа. Ходоодны бэлдэмлээ бас дахиад нэг
хуваалцъя. Гэд хотоодны бэлтгэлийг бас ингээд яриiгээ өнөөдрөөс бодож байгаа ярих гэж бодлоо. За хотоодны энэ бэлтгэмж маань болохоор би ерөөхдөө бол ингээд өдөр тутамдаа энэ хотоодны бэлтгэмжийг ингээд хэрэгжилж байгаа. За хотоодны бэлтгэмж маань болохоор 30 ширхэгтэй өдөрт ерөөсөө нэг ширхгийг л ингээд уу. За энэ маань болохоор өдөрт нэг ширхгийг ууснаа ямар зорилттой нэг зүгээр нэг юм шингэн байгаад байгаа боловч энэ шингэн маш үнэхээр гайхалтай тийм одоо хотоодыг ангаатай хотоодд тус өгдөг ийм бэлтгэл ахгүй юу. Хотоод нь хүн болгоны одоо хотоод нь салас бүрхөвч гэж байдаг. Хотоодны ханандах тэр салас бүрхөвчүүдэнд одоо очиж үйлчилдэг, тусалж өгдөг тийм одоо бэлтгэл байгаа. За дотроо 30 ширхэгтэй өдөрт ерөөсөө нэгийг уун маш зөөлөн одоо тийм найрлагатай учраас үлээлгэн дээрээ ч гэсэндээ ууж болно энэ бэлтгэлийг. За нэг л уутыг өдөр төдөө ерөөсөө нэг л уутыг хэрэглэнэ. За энэ болохоор хүнсийн мэрэгэл мэндийн яамнаас бол угаасаа ингээд хүлээн энэ бэлтгэлийн одоо нэг түүхийн эд нь угаасаа нөгөө нэг одоо зүгийн бал цэцэгний ханд гэж явдаг юм да. За энэ маань өөрөө угаасаа хотоодны одоо тий хананд угаасаа үр дүнтэй сайн гэдгээр хүлээн зөвшөөрөгдчихсэн тийм одоо тийм найрлага байт юм байлээ. За хотоодны одоо хананд юу тустай гэсэн үг. За энэ дээрээс ингээ харъя хэдүүлээ. Зүгийн бал цэцгийн ханд гэж байгаа байхгүй юу? Энэ уг ханд нь хүнсийн эрүүл мэндийн яамнаас хүлээн зөвшөөрөгдсөн дангаараа батлагдсан түүхийн эд гэж байгаа байхгүй энэ дээр бүр ингэж байгаа бөгөөд хотоодны салаас бүрхөвчийг хамгаалах хотоодны эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн юм аа гэж байгаа. За зүгийн бал цэцэг гэдэг маань энэ цэцэг маань ямар учиртай цэцэг юм бэ гэхлээр зэрэг өвлийн хүүтэнд ч гэсэндээ тэр хിവэрэ байж идэг нахаа нь ерөөсөө ингэж өвдөггүй тэр хിവэрэ нахаагаа ингэж хадгалж байж идэг одоо ийм одоо гайхалтай тийм 100% хүнсний одоо найрлагуудыг оруулж өгснөөр давуу талтай юм билээ. За энэ болохоор туршилтад зүгийн бал цэцгийн энэ нахааны хандыг ингээд нэг бодит энэ бүлтгэлийг биш л дээ. Энэ найрлагыг энэ бодит юм туршилт ингээд явуулж үзсэн юм билээ. За ямар туршилт явуулсан бэ гэхэл хотоодны үйл ажиллагаа хэвийн одоо биш насанд хүрэгчээд хотоодны үйл ажиллагаа хэвийн биш одоо байгаа хүмүүст за 8-7 хоног хотоод гэсний шинж тэмдгийн үнэлгээний хуваарьд одоо хэвийн өвдөлт багассан өвдөлт одоо тийм шинж тэмдгүүд нь багассан гэсэн ийм үр дүнгууд энэ одоо найрлаган дээр ингэж туршилтан дээр бодит туршилтан дээр ингээ гарсан юм билээ. За энэ дээр ингээд байж байгаа байхгүй энэ одоо найрлагын амтан дээр хийсэн туршилтын үр дүн гэж байгаа байхгүй юу? Хотоодны гэмтсэн хэсгийг багасгасан байгаа нь одоо ингээ баталгаажсан гэж байгаа байхгүй. За жишээнх юм бол хүний нөгөө хотоод яг одоо нөгөө манай нэг спонсор над хэлжсэн байхгүй. Одоо нөгөө гүзээцэг нэг тийм шүү. Гүзээцгийн чинь нэг айгүй ингээд имзэг тэгээд нэг юм ингээд тэмтрээд үзэх юм бол тийм тэгшгэн биш ингээд нэг байдаг шүү дээ. Яг тэрэн шиг хэлбэртэй байдаг гэж байгаа хгүй. Хотоод маань болохоор тэр эмзэг хэсэг маань жоохон ингээд гимтчих юм бол хотоод маань ингээд гимтээд өрөвсөл үүсээд ингээд эхэлдэг гэж байгаа хгүй. Өрөвсөлтэй холбоотой энэ дээр өрөвсөлтэй холбоотой бактериудыг бууруулсан нь одоо энэ график дээр ингээд бас ингээд харагдаж байгаа. За хотоодны салиа ихэлсэн хэсгийг одоо энэ дээрээс ингээ харах юм бол яагаад гэхээр зөв хүний нөгөө хотооднд ингээд ийм нялцганаар маллын гэдээс арилгахад хүртэл бид нар ингээд нэг ингээд нялцаасан ийм юу байдаг шүү дээ тий. Хүний хотоос ч гэсэн яг адилхан гэж байгаа хгүй. Тэр нялцгаар одоо зүйл нь ингээд байж ийж хүний хотоодонд хоолыг ингээд шингээж хүний хотоодонд одоо ялгарх хөстэй хоолыг задлах хөстэй тэр одоо тий зүйлүүд нь ялгаарч хоолыг задлж ингэж хэвийн үйл ажиллагаа явуулж идэг гэж байгаа хгүй. За хотоодны салас дахь эргэлтийг ч гэсэндээ ингээд сайжруулж байгаа энэ график дээрээс ингээд олон төрлийн энэ одоо ургамал маань зүгийн бал цэцгийн нахааны ханднаас одоо туршилтаар ингэж харуулсан байгаа юм энэ дээрээс. За энэ дээр орсон нэмэлт найрлагууд нь 11 төрлийн нэмэлт найрлагыг саяны зүгийн бал цэцгийн ханднаас гадна тийм ээ ийм одоо хотоодонд одоо үр дүнтэй хотоодонд сайн гэсэн тийм орс найрлагуудыг бас энэ дээр ингээд оруулж өгсөн байгаа юм давхар. За энэ дээр болохоор алим, лууван, чавганы амттай энэ маш гоё амттай бүр ингээд уухад
айгүй гоё зөөлөн байхгүй маш зөөлөн. Энэ дээр бас давхар нөгөө зүгийн бал бас ингээд давхар орж өгсөн болохоор тэр юм уу айгүй гоё зөөлөн бүр ингээд уугаад амин. Тийм учраас энийг ингээд өглөө үлээлгэн дээр уусан ч гэсэндээ ердөө ингээд ходоодыг зочроох ч юм уу, ходоодыг ингээд хорсгох ч юм уу, тийм зүйл ердөө байдаггүй. Тэгэхээр надаас авсан хүмүүс минь энийг үлээлгэн дээр ууж болох уу гэж асуудаг байхгүй. Үлээлгэн дээрээ ууж болно. Өдөрт заавал нэгийг биш өдөрт хоёрыг уусан ч болно. Би ингээд ходоо жоохон ингээд санхаагаад, ходоо жоохон ингээд хорсоо тийм ээ. Ийм үедээ өглөөд нэгийг угаад оройч гэсэндээ өдөр ч гэсэндээ өдрийг 2 уучдаг байхгүй. Энэ бас маш сайн бэлтгэл байгаа. Тийм болохоор та бүхэн санхаагч юм уу, ходоод ингээ жоохон тий одоо ходоод ингээ хорсох ч юм уу, тийм одоо шинж тэмдэг илэрж байгаа хүмүүс байх юм бол энэ ходоодны бэлтгэлийг бас ингээ заавал авч уугаарай тий. Ашиг түгтэр удаад угаасаа л уух хэрэгтэй бид нэр уух хэрэгтэй зүйл байгаа. За энэ ингээд санал болгох хүмүүс гэсэн чинь нэг л таагүй мэдрэмж төрөөд байгаа тийм ээ. Хоол идсний дараа цанхаах ч юм уу тий. За эсвэл халуун ногоотой хоол дуртай хүмүүс. За дээрэс нь гидс ингээд одоо нэг хийгээр дүүрээд нэг л ингээд дуграад байдаг шүү дээ тийм ээ. Дуграад байдаг. Эсвэл ингээд цанхаагаад байдаг. За мөн олон цагаар ажилдаг бас богтмол ингээд одоо нэг хоолоо ингээд яг нэг тогтсон цагт идэж чаддгүй ийм хүмүүс ч гэсэндээ идэж болно. За миний хувьд бол ингээд ходоод цанхаадаг. За дээрэс нь жоохон ингээд яах юм бол ингээд нэг жоохон копи мопи ч юм уу тийм өлийн илгэн дээрээ ч юм уу жоохон ингээд юм идчих юм бол ходоод хорсох ч юм уу иймэрхүү зүйл надад илэрдэг байхгүй. Тийм учраас би энэ бэлтгэлийг ингээд өдөр тутамдаа ингээд хэрэгэлдэг байгаа. За энэ дээрээс ингээд энэ зүгээр ингээд эрүүл мэндийн холбоотой ингээд энэ дээрс гаргаж өгсөн тийм мэдээлэл байхгүй юу? За ходоодны салас бүрхүүлийн үйл ажиллагаа гэж байгаа байхгүй. Хоолыг одоо жижиг хэсэг болгон задлаж амархан шингээх үүрэгтэй ходоодноос ялгардаг ходоодны хүчлийг ходоод гэмтээхээс хамгаалж. За бидний нөгөө ходоодноос одоо ялгарч идэг ходоодны хүчил маань ингээ ходоодыг айгүйх ингээ гэмтээж идэг гэж байгаа байхгүй. Тийм учраас энэ бэлтгэл маань тэр одоо нялцгануур тэр хэсгийг ч гэсэндээ илүү ингээд одоо тэр нялцгануур хэсгийг ч гэсэндээ илүү ялгаруулж ингээд ч гэсэндээ тусалж өгдөг гэж байгаа байхгүй. Тэр маань хэвийн байж ш ходоодноос гарч байгаа тэр хүчилд миний ходоод ингээ тийм ээ одоо улаахгүй өрсөхгүй байхаас хамгаалж өгнө гэсэн үг байгаа байхгүй. За арснаас ялгаатай зүйл нөх юм бол бид нар тий нэг гар дээр нэг ингээд гараа нэг зүсчих юм бол яадаг үлээ гэлс цусал гарч харагдах юм бол тийм ээ одоо нөгөө шархны лент наагаал тий хөнгөөр дараал бөө юм болдог шүү дээ тий. Тэгэхээр бид нэр ходоод яг адил тэрнээс ч илүү эмзэг гэж байгаа хөө хүний ходоод харагдахгүй байгаа боловч ходоод маань үгэж гимтчиедэг тэр болгонд нь би тэрийг тийм ээ боогоод ингээд арчилж нүдэнд харагдахаар би эмчилж чадахгүй шүү дээ. Хэрэг надад ходоод маань гимтээж ходоод маань одоо тийм ээ жоохон ингээд өрөвсөл өгөх нь яаж мэдрэгдэх вэ? Миний тийм ээ одоо бие махбодоор дамжуулан надад мэдрэгдэж цанхаах ч юм уу тий хоол шингэхгүй байх ч юм уу тий за эсвэл жоохон ингээ тий одоо нэг ходоод хорсох ч юм уу ийм байдлаар дамжуулаад энэ ходоод гэдэг зүйл чинь ингээ эндээ шархлаад байна шүү эндээ гэмтээд байна шүү тий гэдэг дохиог өгж идэгөө гэж байгаа байхгүй. За тийм учраас ходоодоо хамгаалах тийм ээ тэр эд эсүүдийг хэвийн байлгахын тулд энэ бэлтгэлийг бас ингээ өдөр тутамдаа өрслөн сэргийлж тийм ээ ингээ хэрэгжилж өгөх юм бол илүү үр дүнтэй байхаа гэж бодож байна. За ходоодны өрөвсөл байна ер нь яаж үүсдэг вэ гэсэн чинь ингэж байгаа байхгүй. За хэвлийгээр өвдөх ч юм уу тийм ээ хоол боловсруулах чадвар муудах бөөлжс дутгах за дээрэс нь иймэрхүү зүйлүүд одоо ингээд гүйлжих ч юм уу тий хоол шингэхгүй байх ч юм уу тий иймэрхүү шинж тэмдгүүд илэрх юм бол миний ерөөхдөө ходоод нөрөвсөл гэдэг юм үүсгийн анхны шинж тэмдгүүд байж идэг гинэ. За ер нь ямар одоо нөгөө нэг зүйлээдээс болж энэ өрөвсөл гэдэг юм үүсдэг вэ гэсэн чинь халуун ногоотой давслаг хоол иддэг тий. За тогтмол өдөр тутам тогтсон тэр уг нь бол бид нар ингээд тогтсон хэсэгтээ хооллуулсан жишээ нь юм бол витамин хийж байгаа бид нар чинь ингээд шүн оройтож унтах ч юм уу тий. За эсвэл ингээд яараал ажилдаа явчаад очиод тий нэг хоол унд идээгүй жил кофе шууд уух ч юм уу тий. За дээрэс нь ингээд одоо газтай ундаа уух ч юм уу иймэрхүү байдлуудаас болоод би үргэлж ингээд ходоодоо гэмтэх ийм үйлдэлүүдийг хийж идэг гэж байгаа байхгүй юу. За тийм учраас мэдээж ийм зүйлүүдийг бид нар ингээд хийхгүй байна гэж үзэл байхгүй. Тийм учраас та ходоодоо ангаах тийм ээ хараад би боож өгч чадахгүй ч гэсэндээ ходоодоо ангаах, ходоодоо урьсан сэргийлэх тийм ээ хамгаалах
чадахын тулд энэ бэлтгэлийг бас ингээ хэрэглэж өгөх юм бол илүү зүгээр байхаа гэж бодож байна. За тэгээ энэ бэлтгэл маань болохоор 34,800 воноор зарагддаг. Бас хөөрхөн өндөр оноотой 17,000 PV-гээр ингээд PV бид нарт өгдөг учраас бас өндөр оноогоор ингээд борлуулж өгдөг байгаа. За тэгээд өнөөдөр миний хичээлийг сонссон та бүхэндээ баярлалаа. Бас ингээ багахан ч гэсэн бас тусламж басан болоо гэж бодож байна. За баярлалаа.